бас ирээдүйн замын их юм. Гэгэн Суматын сургууль цэцэрлэгийн зохистрын сурагчид Эрдмийн баярын тайлангаа тавьж богино хугацаа мэт боловч олон зүйлийг сурч мэдснээ илэрхийлэв. Түншлэн эцэгчүүдээ сургалтын үйл ажиллагаа болон сурагчдынхаа мэдсэн сурсныг тайлгналаа. Нээлттэй үйл ажиллагаанд Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчтэй урлын дарга инх бод хүрэлцээрж оролцсон юм. Эцэг эхчүүд, багш нар, сурагчид та бүхэндээ Эрдмийн баярын мэндийг хүргье. За сургалтын өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр Баянгар хотын шин сүрслийн бүсэд ийм сайхан сургууль нээгдэж та бүхэн бас сурагчаар нь суралцж багш нар маань сайхан багширч эцэг эхчүүдийн сэтгэл өндөр. За Баянгар аймагт хамгийн анхны автобустай хүүхдийн автобустай бүр 2-2 автобустай сургууль болсон. За сүүлийн үеийн уралдаан тэмцээн сургуулиудын донд болж байгаа тэмцээнүүдэд тогтмол дээгүүр тэргүүлж амжилттай ажиллаж байгаа та бүхэнд ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхныг хүсэж Эрдмийн баярын мэндийг дахин хүргье. Энэ өдөр Эрдмийн баярын тайлантай хамт Гэгэн Суматын сургуулийн сурагчид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж тэдний эцэгчүүдийн дунд та хүүхдээ хэр сайн мэдэх вэ хаа тэмцээн зохион байгуулж хүүхдээ хамгийн сайн мэддэг эцэгчүүдийг шалгаруулсан юм. Мөн 2021-оос 2022 оны хичээлийн жилд үе тэнгийнхэн хамт олоноо манлайлан хошуужсан шилдэг төгсөгчдөө шалгарууллаа. Түншлэн сургуулийн аврах шалгаруулах спортын 5 төрлөөр тэмцээн зохион байгуулж шагналт баяр эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулсан юм.